манай арга хэмжээний хувьд бол үндсэндээ 3 одоо хосолмол хямрал гэдэг зүйлийг онцолж байгаа. Хэвлэл мэдээллийн салбарт тулгамдж байгаа 3 хямралыг юугаар тодорхойлж ийнвэ гэхэлэр технологийн салбарын хурдцтай өөрчлөлтөд манай хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбар дасан зохицох боломж бололцоо нь хэрвэн за эдийн засаг болон бизнес загварын хувьд хэр өөрчлөгдөж чадчихээн. За 3 дугаарх нь хууль эрх зүйн орчин ямар нэгэн байдлаар хуулийн арга замаар сэтгүүлчдийн эсрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дарамтлах энэ процесс дээр ер нь яаж хэвлэл мэдээллийн байгууллага маань дасан зохицож ийнвэ, хэрхэн тэмцэж ийнвэ гэдэг ийм үндсэн 3 сэдвийн хүрээнд өнөөдрийн панел хэлэлцүүлгүүд, илтгэлүүд явагдах юм байгаа. Тэгэхээр хэдүүлэнд нь өнөөдөр чилийсэн 259 слайд байгаа. Тэгэхээр энэ хүрээнд хэдүүлээ бас ямар нэгэн шин зүйлийг бодоод ямар нэгэн шин шийдлийн талаар бас нэг юмний захаас натгаад гарах байхаа гэсэн юм хүлээлттэй байгаа. За миний хувьд бол арга хэмжээний ихэнд нэг нээлтийн үг мөгөнтөр гэсэн юм байхгүй. Гэтээ маш том нэг платформын нээлтийг арга хэмжээний ихэнд хийх гэж байгаа юм. За тэрийгээ би тайлбарлая. Үндсэндээ миний ярих агуулга бол сэтгүүл зүйн салбар дахь хөрөнгө оруулалтын өгөөж гэсэн сэдв байгаа. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүл зүйн салбарт хөрөнгө оруулалт хийгээд мөнгөн дүнгээр өгөөж авах боломжтой бөгөөд амжилттай тийм хөрөнгө оруулалтын өгөөж авсан хөрөнгө оруулагчид ер нь байдгүй гэдг нь бол эргэлзээтэй тийм ээ. За тэгвэл сэтгүүл зүйн салбарт хийсэн хөрөнгө оруулалт ер нь ямархуу байдлаар өгөөж нь илэрдэм бэ гэдгийг дараах хэдэн агуулгын хүрээнд танилцуулах юм. Сэтгүүл зүйн хөрөнгө оруулалтын өгөөж нийтийн таварын тухай ойлголт. Одоо бараа бүтээгдэхүүнийг бид нар худалдаж авдаг. Тэгвэл нийтийн тавар гэдэг тусдаа ойлголт үүд юм байна. Тэр нь ямар учиртай юм бэ гэдгийг ярина. За тэгээд энийг арай хэлэхгүй. За ерөн сурвалжлах сэтгүүл зүйд зарцуулсан $1 хөрөнгө оруулалт эргээд нийгэмдээ хамгийн багаар утгад $100 өгөөжийг авчирдаг гэсэн ийм тооцоо гарсан байгаа. Энэ 2016 онд Харвардын сургуулийн дэргэд Duke их сургуулийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа. Тэгээд Democracy's Detectives буюу ардчлалын одоо мөрдөн байцаагч гэх юм мөрдөгчд гэдэг номны одоо үндсэн гол дүгнэлт байгаа юм. За тэгвэл энэ өгөөжийг ер нь юугаар тайлбарлаж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харъя те. Ер нь бол оруулсан мөнгөнд 100 дахин үржигддэг өөр салбар дэлхийд байхгүй хаа эдийн засгийн утгаараа. За энэ $100 өгөөжийг хэмжихэд харьцангуй хялбар хэмжихэд хүндрэлтэй юм 2 төрлийн үзүүлэлтээр хэдүүлээ хэлбэрчлээ тайлбарлаж болохоор байна. Хэмжихэд хялбар үзүүлэлтүүдийн хувьд бол за авилга буурах, татварын зарцуулалт илүү үр ашигтай болох энийг бас мөнгөн дүнгээр нь тооцоод гаргах боломжтой. Хууль бус гэрээнүүдийг цуцалж илүү нөгөө хариуцлагатай компаниудаар ажлыг гүйцэтгүүлэх тийм ээ. За тэгээд бодлогын өөрчлөлт буюу энийг тоогоор тооцох боломжтой. Хэмжихэд арай хүндрэлтэй асуудлууд нь бол гэмт хэрэг тодорхой нэг ерөн сурвалжлах материалаас хамаарч гэдэг юм уу те үр дүнд нь буурсан тохиолдлуудыг эдийн засгийн өгөөжийн хувьд бид нар яаж тооцох вэ гэдэг асуудал нас баралт буурах тэгээ хүний эрхийн зөрчил улс орны хэмжээнд багасах гэсэн. Тэгэхээр энэ бүхнийг 2016 оны судалгаагаар мөнгөн дүнгээр нь илэрхийлэх гэж оролдсон байна гэсэн үг. За тодорхой кейсүүд дээр судлаад үзэхэд $1 яг ерөн сурвалжлах бүтээл хийхэд гарч байгаа $1 хөрөнгө оруулалтын зардал нь буцаагаад одоо $100 авчирсан байна гэсэн юм дүгнэлт гарч ирсэн байна. Тэгээ Джеймс Хамилтон гэдэг энэ судлаач 1979-с 2010 оны хооронд ерөн сурвалжлах сэтгүүл зүйн уралдаануудад ирүүлсэн 12,000 нийтлэлийн материал дээр судалгаа хийгээд тэдгээр нийтлэлүүдийг гарсны дараагаар нийгэм амьдрал ер нь яаж өөрчлөгдсөн бэ гэдэг дээр судалгаа хийж үзсэн байгаа даа. За бүтээлүүдэд гарсан зардлыг юугаар тооцсон бэ гэхлээр $1 зардал гэдэг байгаа шүү дээ тий. Тэр зардлыг юугаар тооцсон бэ гэхлээр ажилсан сэтгүүлчдийн цалингийн зардал, за удирдлагын зардал, за бусад яг тухайн ерөн сурвалжлагыг хийхэд зарцуулсан бусад шууд бус зардлуудаар ингэж тооцсон байна. За нийгэмд үзүүлсэн шууд болон шууд бус нөлөөлөл нь түрүүний слайд дээр харуулсан гэмт хэргийн бууралт ер нь амьдрал ер нь яг яаж сайжирсан юм бэ гэдэг тэр үзүүлэлтүүдийг зөвхөн нийтлэлтэй хамаатуулж болох хэсгүүдийг нь ялгаж аваад судлахад нэгийг харьцах 100 гэдэг тэр үр дүн гарсан байна гэсэн үг байна. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ тодорхой жишээнүүдийг харж үзье. За Washington Post цайны 1998 оны сурвалжлага ер нь цагдаа нарын галт зэвсэг ашиглаж байгаа байдлаас хамаарат замбраагүй хэрэглэнээс хамаарат энгийн иргэд ам өргөдөх хохирох ийм асуудлыг цувралаар сурвалжилсан байна. За Washington Post цайны хувьд бол яг энэ цуврал нийтлэлүүд дээр $200,000-аас $300,000 зардал гаргасан. Яг манай редакцуудын жишгээр аваад үзэхэд нэлээд өндөр зардалтай гэдг нь бол харагдаж байгаа. Гэхдээ урт хугацааны ийм ажлыг хийсэн байна. За тэгээ үр дүн нь яасан бэ гэсэн цагдаагийн галт зэвсэг ашигладаг холбоотой бодлогын
олон өөрчлөлтүүдийг авчирч чадсан байгаа да. За эндээс хамаарат нэгтгэсэн дүнгээр наваад үзэхээр одоо Америкийн нийгэмд гэх юм уу 124 сая ам долларын эерэг одоо үр дүн буюу 124 сая ам долларын эерэг өгөж хөрөнгө оруулалтын өгөж ингэж гарч ирчээ гэсэн. Тэгэхээр 200-аас 300 мянгаыг харьцах нь 124 сая ам доллар гэсэн ийм тооцоог гаргаж ирсэн байна. За энэ бол яг мөнгөн дүнгээр нэг хүнээс нөгөө хүн рүү шилжүүлээд гаргасан зардал биш. Зарим талаараа галт зэвсэгтдээ өртөж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх байсан эмнэлгийн ачаалал буурснаар төсвийн санхүүгээс гарах зардал ямархан хэмжээгээр буурсан бэ гэх мэтчлэн ийм дүнгуудын нийлбэр юм аа гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй баг. За дараагийн нэг жишээ нь Raleigh News and Observer гэдэг байгууллагын 2008 онд гаргасан Losing Track гэдэг нийтлэл байгаа. 8 оноос эхэлсэн нийтлэлүүд байгаа. За энэ болохоор тэнсэн харгалзах ялтай хүмүүс дахиад нөгөө нэг тэнсэн харгалзах ялтай байх үедээ гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдлыг сурвалжилсан юм нийтлэл. За нийтлийн өртгөл нь $216,500. За тэгээд энэтэй холбоотойгоор нийтлийн үр дүнд Хойд Каролина мужийн хэмжээнд 31 шин дүрм журам батлагдсан. За энэний үр дүнд болохоор 62.1 сая долларын өгөөж нийгэмд гарчээ гэдэг судалгаа байгаа юм. Миний ярьж байгаа юм гэхдээ хитрхи хоол сонсогдож байна уу? Гайгүй. За $1 болгонд харьцах нь яг нь дундажлаад аваад үзэхээр нэгийг харьцах 100 гэдэг дүн гараад байгаа боловч яг энэ бүтээлийн хувьд бол нэгийг харьцах нь $287 гэдэг ийм тооцоо гарч байгаа маа. Тэгээ энэ дээр бол нөгөө хэсэгчилсэн анализ гэдгээрээ бүр юм нийгэм тэр чигээрээ яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг тооцоохоос илүүтэйгээр яг нийтлэлтэй хамаатуулж болох юмнууд нь буюу ойролцоо цаг хугацаанд хийгдсэн тэр өөрчлөлтүүдийг хамаатуулж тооцсон байгаа гэсэн. Аль болох шууд нийтлэлийн үр дүнд гарсан гэдгийг нь харж болох боломжтой хэмжээнд нь тооцсон. Тэгэхээр энэс илүү магадгүй нэмэгдэгч боломжтой байж болохоор. За дараагийн нэг жишээ нь болохоор Code Blue гэдэг энэ Америкийн агаарын тээврийн компаниуд юм дээр би яг тэр аппаратын нэрийг нь мэдэхгүйсэн дефибриллятор гэдэг нөгөө нэг ингэж байгаа зүрхний цохилтыг сэргээгээд байдаг аппарат байдаг шүү дээ. Тийм аппарат байдгүй байсан юм байна. Тэгээ тэрийг ингээд суйрлуулахыг дэмжсэн агуулгатай нийтлэлүүдийг 96 оноос эхлээ гаргасан. За энэ дээр бол мөнгөн дүн гэхээсээ илүүтэй 10 жилийн хугацаанд донгоцоор зорчиж явах үедээ ам өргөдөх байсан гэх юм уу. Тэгээ өмнөх жилийн статистик трендүүдийг харахад ам өргөдөж магадгүй байсан 80 хүний амийг аварсан гэсэн юм тооцоо байгаа юм. Тэгэхээр сэтгүүл зүйн өгөөж сэтгүүл зүйн ажлын нийгэм гаргаж байгаа өгөөж нь зөвхөн мөнгөн дүнгээрээс гадна ер нь хүний амь нас хүний эрх гэдэг төвшөнд өгөөж нь гардаг байх нэ. Энийг мөнгөн дүнгээр хэдүүлээ гаргаад үзэх юм бол хэдэн 100 сая долларын хэмжээнд хэмжигдэх боломжтой байна гэсэн үг. За нэг сэтгүүлчийн жишээг бас энэ номон дээр онцолж дурдсан байгаа. Энэ Хойд Каролинагийн түрүүний 2 дахь жишээн дээр гарсан хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг Pat Steed гээд ахмад сэтгүүлч 1996-аас 2008 оны хооронд 300 гаруй ерөн сурвалжлах бүтээл хийснээс 149 буюу тал орчим нь нийгэмдээ томоохон өөрчлөлтийг дагуулж авчирч чадсан ийм бүтээлүүдийг гаргасан сэтгүүлч байд юм байна. Тэгэхээр энэс 110 нь ямар нэгэн одоо аудиттэй дагалдах сонсгол илүү агсан төвшний хяналт шалгалт хийх тийм шалтгаан болж исэн бол 49-ийн үр дүнд буруутай албан тушаалтан ажилласаа халагдах чөлөөлөгдөх зэрэг ийм дараагийн хариуцлагын арга хэмжээнүүдийг авч исэн. За тэгээд түрүүнийхтэр хэлсэн 31 журам маань батлагдсан нийтлийг энэ хүн бичсэн байдаг юм байна. За томоохон редакцууд ийм юм хийд юм шүү гэж бас бодож иж магадгүй. Тэгвэл жижиг хэмжээний редакцуудын хийсэн бүтээлүүдийн үр дүн ч гэсэндээ тодорхой хэмжээнд бас гардаг байх нь. Саяны 12 мянган нийтлэлүүд дээр судалгаа хийсэн гэсэн тэр дунд жижиг дунд хэмжээтэй редакцуудын хийсэн материалуудын 100 материал тутмаас одоо 11% нь дараагийн шатны аудит хяналт шалгалт хийхэд нөлөөлж чадсан. 7% нь бодлогын шинжилэл өөрчлөлт хийх хилцүүлгийг эхлүүлэхэд нөлөөлсөн. 3% нь сонсгол зохион байгуулахад нөлөөлсөн. 6% нь албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөд нөлөөлж чадсан. 3% нь буруутай албан тушаалтныг халахад нөлөөлсөн. Энэ дээдлийнх нь болохоор 6% гэдэг нь төртэй холбоотой, 3% нь бизнестэй холбоотой. За тэгээд ийм хэмжээний нөлөөтэй бас бүтээлийг хийхэд хугацаа зарцуулагддаг байх нэ. Буюу жижиг редакцуудын нөлөө авчирсан энэ сурвалжлага материалуудад дунджаар редакц 6 сараа зарцуулсан байна гэсэн үг. Тэгэхээр үнэхээр бид нар одоо эрх мэдлийг хянахыг сэтгүүл зүйн салбараас шаардж байгаа нэгж байгаа бол үүнийгээ энэ хэмжээнд хийх цаг хугацаагаа зарцуулах нөөц боломжоор нь хангах хэрэгцээ шаардлага зайлшгүй байна гэдгийг эндээс бид нэр дүгнж болохоор харагдаж байна. За ерөн сурвалжлах бүтээл болон сэтгүүл зүйн бүтээлийн одоо онцлог гэх юм уу бусад бараа бүтээгдэхүүнээс ялгарх онцлог нь хэдийгээр би тэр бүтээл гарсныг мдээгүй уншаагүй байсан ч гэсэндээ шууд бус замаар түүний үр дүнг нь хүртэж идэг.
Одоо жишээлбэл за NTV-гийн сурвалжлагын нөлөөгөөр хүүхдүүдийн үдийн хоолны 10 жилийн сургуулийн хүүхдүүдийн үдийн хоолны зардал нэмэгдсэн. Би магадгүй тэрийг хийхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй, ямар нэгэн байдлаар санхүүгээр дэмжээгүй. Гэхдээ миний хүүхэд сургууль дээр очиод арай дээр хоол идж байгаа юу гэвэл тийм. Тэр утгаараа ерөөсөө би ямар нэгэн байдлаар тэр сэтгүүл зүйн бүтээлд хөрөнгө оруулалт хийгээгүй мөртлөнгөөсөө үр шимийг нь хүртээд байна гэдг нь магадгүй тэр бүтээлийг хийсэн NTV телевиз өөрийнхөө одоо гаргасан зардал магадгүй нийгэмд бүтээж байгаа зүйлийнхээ өртгийг нь үн өртгийг нь тийм ээ нийгмээс буцаагаад авч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө загвар дизайны хувьд угаасаа л одоо алдагдaltaй гэж хэлэх нь арай хатуудах бах. Гэхдээ одоо хитрхи бага өртгөөр бүтээгдэхүүнээ нийгэмд нийлүүлж байгаа, үнэлүүлж байгаа салбар юм а гэдг нь бол онлын хувьд гараад ирж байгаа. Тэгэхээр энэ дээр хувийн хөвшил болон төрийн буцалтгүй тусламжийн дэмжлэг яг бизнес журмаар биш өөр төрлийн дэмжлэг гэсэн үг. Энэ салбар дээр зайлшгүй шаардлагатай байдгийн байна гэдэг юм нь эндээс ерөөхдөө гараад ирж байгаа гэсэн үг. За энэ хүү чиг хандлагыг ерөн сүүлийн жилүүдэд бас нэлээх ярьдаг болж байгаа. За энэтэй холбоотойгоор хэвлэл мэдээлэл олон нийтийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан гэдэг байгууллага байгуулагдсан сүүлийн 5 жилийн дотор. За энэ байгууллагын зорилго нь юу вэ гэхээр дэлхийн хэмжээнд зарцуулагдж байгаа одоо төр засгийн газруудаас гаргаж байгаа хөгжлийн санхүүжилтийн ердөө тэг 1.3% нь хэвлэл мэдээллийн салбар руу яваад байна. Гэтэл энэ хөгжлийн чинь яг суурь нь өөрөө хэвлэл мэдээллийн салбар байгаад байна гэдэг юм аргументыг дэвшүүлж байгаа. Тэг 1.3% гэдэг нь бол ойролцоогоор $500 сая долларын за Америкийн өнгөрсөн 1-р сард болсон үйл явдлаас өмнөх тооцоо. Тэгэхээр магадгүй энэ тэг 1.3% ногдох төв маань жоохон буурсан байж магадгүй. Тэгэхээр энэ байгууллагын хувьд бол дэлхийн нийтэд юу хүрээлээд байна гэхээр энэ тэг 1.3% гэдгийг ядаж 1% хүргье. Ойролцоогоор $1.5 тэрбум хүргье гэж байна. Дэлхийн нийтээрээ. Маш үндэслэлтэй одоо зорилго гэх юм уу те. За энэ санаачлагыг дэлхийн хамгийн том эдийн засгчид бас дэмжиж байгаа. 2025 оны 9-р сард Нобелийн эдийн засгийн шагналт сэтгүүлч эдийн засагчдын нэгтгсэн нийтдээ 11 томоохон эдийн засагч дэлхийн засгийн газруудад болон хөгжлийн агентлагуудад зориулаад чиглүүлээд нээлттэй захидал гаргасан байгаа. За үүнийг нь дагалцсан бас маш том судалгаа байгаа. Энэ дээр юу хэлж яах вэ гэхээр хэвлэл мэдээллийн байгууллагыг яагаад хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарыг яагаад төр төсвийн санхүүжилт, нийтийн санхүүжилт болон хөгжлийн санхүүжилт төр дэмжих шаардлагатай вэ гэдгийг эдийн засгийн утгаар нь тайлбарласан байна. Тэгэхээр хамгийн том эдийн засгчдын хувьд бол энэ эдийн засгийн утгаараа утга учиртай хөрөнгө оруулалт мөн юм а гэдгийг ерөнхийд нь батлаад гаргаад ирсэн байгаа гэсэн үг. За энэ дээр за Жозеф Стиглицийг манайхан бүгдээрээ таньж байгаа бах. За саяны 11 эдийн засгч дотор нөгөө улс үндэстэн яагаад нуруу ундаг вэ гэдэг номыг бичсэн Дарин Ажимоглу гэх мэтчил ер нь томоохон дэлхийн хамгийн л хүндлэгдсэн эдийн засгчид багтж байгаа гэсэн үг. Тэгэхээр Жозеф Стиглицийн нэг тайлбар нь хэвлэл мэдээлэл бол өөрөө нийтийн таваар public good гэдэг ойлголт байгаа. Нийтийн сайн сайхан биш, нийтийн таваар гэдэг утгаараа явж байгаа. За тийм учраас олон нийтийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэж ЮНЕСКОгийн 40 жилийн мэдээлэл дээр хэлж исэн байна. Тэгэхээр нийтийн таваар гэдэг ойлголт нь бол үндсэндээ мэдээлэл болон сэтгүүл зүйн бүтээл бол нийтийн таваар муу юм байна. Тэгвэл нийтийн таваар гэдэг нь юугаар илэрхийлэгдэж байна вэ гэхээр бүтээгдэхүүний өртөг нэмэх нь ашигтай тэнцдэггүй буюу үүнээс илүү их хэмжээний өгөөжийг бий болгодог зүйлийг бид нар нийтийн таваар гэдэг юм байна. Жишээлбэл та бүхний урд байгаа усыг би 5,000 төгрөгөөр төлөөд авсан бол би тэр усыг ууснараа 5,000 төгрөгийнхөө өгөөжийг өөрөө хүртэж байгаа тийм үү. Тэгэхээр энэ бол хувийн бараа бүтээгдэхүүн буюу private good гэдэг ойлголтод орж байгаа. Хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн буюу мэдээ нийтлэл сурвалжлага болвол би хэдийгээр магадгүй альва редакцийг 5,000 төгрөгөөр дэмжсэн байлаа гэж бодсон ч тэр нийтлэл сурвалжлага олон нийтэд хүрснээр би 5,000 төгрөгөнд өгдөөцөх бүх өгөөжөө өөрөө авах биш нийгэмд нийтэд нь үр шимийг нь хүртээж байгаа гэсэн санаа. Тэгэхээр тэр утгаараа сэтгүүл зүйн салбарын бүтээгдэхүүний одоо онцлог маань бол public good буюу нийтийн таваар юм байна гэдэг маш чухал одоо менежмент бизнесийн салбараас суур түвшиндээ ялгарах ялгаа онцлогийг бол гаргаж өгсөн байгаа. За энэ бүх үндслэлээр тулгуурлаад өнөөдөр би юуг зарлах гад байна вэ гэхээр би энэ слайдаас солиог өгсөн шүү дээ. Хэвлэл мэдээллийг дэмжих сан гэдэг зүйлийг Монгол улсад байгуулах гэж байна. Яг одоогийн байдлаар бол энэ маань хууль итгэхэд болоогүй байна. Гэхдээ эхний байдлаар дэмжих боломжтой байгууллагуудтай бид нар уулзалтаа хийгээд ер нь бол дэмжиж болох юм аа гэдэг онлайн түвшинд эхний хариултуудыг ер нь бол авч байна. За хэвлэл мэдээллийг дэмжих сан нь
юу хийх вэ гэхээр за үндсэндээ загварын хувьд бол хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сангийн загварыг бараг л хуулчиж байгаа гэсэн үг. Дугуйг дахиж бүтээх шаардлагагүй гэдэг шиг. Гэхдээ энэ бол зөвхөн Монгол улсын хэмжээнд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Зарим талаараа энэ сангийн нэг зорилго нь бол төрийн санхүүжилтийг авахгүй байх, хувийн хвшлийн санхүүжилт авахгүй байх, тэр нь магадгүй буцаагаад редакцийн хараат бус байдалд нөлөөлөх вэ гэдэг тэр айдас, тэр бүх зүйлийн голд нь хамгаалалт болж зогсох гэж байгаа. Тэгээ дээрээс нь санхүүжилт авч болохгүй гэдэг тэр нэг табу гэх юм уу те байж болохгүй хэлж болдгүй нэг юм Волдемортын нэр шиг тэр ойлголтыг өөрчлөхийг зорж байгаа гэсэн үг. За хэвлэл мэдээллийн сангийн хувьд яг Монгол улсын хувьд бол нэлээд даруухан зорилготой байгаа. Дэлхийн нийтээр бол 1.5 тэрбум доллар гэж зорж байна тийм ээ. За сангийн хувьд бол нэг ойролцоогоор 500 саяас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг жилдээ босгохыг зорж байгаа. Яг одоогийн төвшөнд бол нэлээд амбицтай зорилго мөн байх. Гэхдээ боломжгүй гэж бол харахгүй байгаа. Эхний уулзалтуудаас ч гэсэндээ ер нь бол байж болохын гэдэг зүйл харагдаж байгаа учраас энийг би өнөөдөр зоригтой бас зарлаа да. Энэ тоо бас зүгээр санаанаасаа зохиоцсон тоо биш. Манай өмнө нь зарлж исэн хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд инновацийн санхүүжилтийн хөтөлбөрүүдийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирсэн санхүүжилтийн хүсэлтийн хэмжээнүүд бол дандаа бидний олгох боломжтой хэмжээнээс хэд дахин өндөр байгаа нь бол ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр бидний хамгийн анх зарлж исэн Stepping Forward гээд ураг шалгах гээд хөтөлбөр төр бид нар 100 сая төгрөгийн санхүүжилтийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуваарлаж исэн. Зөвхөн тэр төсөл төр 697 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай төсөл хөтөлбөрүүд ирснээс зөвхөн 100-г нь хангаж чадсан гэсэн үг. Тэгэхээр энэ байдлаараа харах юм бол биднэрт хэрэгцээ шаардлага байгаа гэдэг нь бол ойлгомжтой. За хэрэгцээ шаардлага байхаас гадна санхүүжилтэн байх юм бол шууд хэрэгжүүлэх боломжтой инновацийн санал санаачлагууд бас бэлэн байна хэвлэл мэдээллийн байгууллагууд донд маань. Бэлэн байна гэдээ харагдаж байгаа. За зарцуултыг бид нар юунд хийх вэ гэхлээр өнөөдрийн байдлаар магадгүй ашиггүй ажиллаж иж болох ч гэсэндээ үйл ажиллагаагаа ингээд тасалдалгүй бас зохион байгуулж байгаа. Нийтийн эрх ашигын төлөө тогтмол үйлчилж байгаа редакцуудад яг инновац хийхтэн зориулсан санхүүжилтийг олгоно. Үйл ажиллагааны үндсэн нөгөө нэг зарцуулалтад гэхээсээ илүүтэйгээр тэр байгууллага маань олсон ашигаараа юу гэдэг олсон орлогоороо цалингаа тавиад түрээсээ төлөөд үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлээд ингээд явж байгаа боловч дараагийн төвшөнд технологийн шинжилэл хийх, тоног төхөөрөмжийн шинжилэл хийхтэй энэнд нь зарцуулах ямар нэгэн тийм нөгөө амьсгалах орон зай байхгүй байгаа гэдэг нь бол маш олон судалгаагаар харагдаж байгаа. Манай байгууллагаас тодорхой хугацааны давтамжтайгаар нэг юм бизнес загварын тандалт судалгаануудыг ингээд хийгээд үзэхэд байгууллагууд бол дийлэнх нь яг breaking even буюу яг олсноороо хормоогоо нөхөд нэг жоохон өртөө нийгмийн даатгалын жоохон өртөө тий ингээд нэг үлдээд яваад байгаа ийм байдалтай байгаа нь бол угаасаа хинт ч тийм шин мэдээлэл биш. Тэгэхээр энэ дээр бид нар илүү цаашдаа орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн инновацийн санхүүжилтийг олгохыг зорж байгаа гэсэн үг. За сан бол хоёр ийм үндсэн чиг үүрэгтэй байна. Энэ хоёр нь хоорондоо ямар нэгэн байдлаар бие биендээ нөлөөлөхгүйгээр хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулахаар зорж байгаа. За эхний хэсэг нь бол санхүүжилт босгох буюу яг нөгөө нэг доноруудтай гэдэг юм уулзаж учир шалтгаанаа тайлбарлаж мөнгөө босгох чиглэлээр бол ажиллана. За тэгээд тэд нар яах вэ гэхээр доноруудад иймэрхүү үр дүн гарлаа. Нийгмийн өгөөжин саяны миний ярьдаг шиг те. За тэдэн эрүүл мэндийн асуудал төдий хэмжээний зардлыг хэмнэхэд нөлөөлсөн байж магадгүй байна гэх мэтчлэн юм өргөн хүрээний нөлөөлийн тайланг бол гаргаж өгнө. Заамаа сонгон шалгаруулалтаа хийн. За менежмент бол сонгон шалгаруулалтад даваад гараад ирсэн байгууллагуудаа энэ зарцуулалт хийх хөрөнгө оруулалтыг яаж хамгийн үр ашигтай удирдах вэ? Тэр байгууллагууд маань буцаага саналуу ямар хэмжээний тайлан өгөх вэ гэдгийг маш тодорхой KPI хэмжих түүнүүдийн хүрээнд гаргаж хөрөнгө оруулагчдынхаа зүгээс бас нэг итгэлийг нь даана гэсэн үг. Энэ донд ямар ч донор ер нь бол байж болно гэж бид нар харж байгаа. Гэтэ эхний ээлжинд бол магадгүй төр гихгүйгээр хувийн хвшлэрээ явбал яадгийн гэсэн бодол байгаа. Тэгээ өнөө оройн ерөнхий сайдын ярилцлагаас юу болох нь тэр бас нэг тандах зорилготой байгаа. Тэгээ сангийн хувьд бол ямар нэгэн байдлаар 5 байгууллагаас аваад 5 хэвлэл мэдээллийн байгууллагад санхүүжилт олгосон байлаа гэж бодоход аль байгууллагын мөнгө яг тэр 5 хэвлэл мэдээллийн байгууллагын аль нь руу н орсон бэ гэдэг энэ мэдээлэл бол хинт жил биш. Тэр хин нэгэндээ хаа нэг газар өртөө болж үлдэхгүй гэдэг зүйл дээр хамгийн гол анхаарлаа хандуулж байгаа гэсэн үг байна. За процессив та хизээ юу болох вэ гэж бодож иж магадгүй. Энэ маань бол яг бид хэдийн л төлөвлөгөө шүү. Төлөвлөгөө бас биелжиж магадгүй биелэхгүй ч байж магадгүй тий бас Монголын улс төр юу болох нь 26 оны 6 сар хүртэл зузаатгал хийх буюу ядаж нэг 500 сая төгөхийг зорино. За 6 сар хүртэл бид нар бас яг үр дүнгийн ямар хуу системээр тайлагнах вэ гэдгийг FPM буюу олон нийтийн эрх ашигын төлөөх хэвлэл мэдээллийн сангийн
одоо үйл ажиллагаан дээрээс бас суралцаад ер нь бол Монголдо нутагшуулах KPI системээ бий болгоно. За сонгон шалгаруулалт ер нь 27 оны 1 сараас эхлэх болов уу гэж нэлээд амбицтай зорилго шүү энэ зорж байна. Нэг талаасаа өнөөдөр энийг танилцуулж байгаа та хэд бас амлалт өгж өөрснийгөө пүүшилж байгаа тэг нэг тийм арга гэж хэлж болно. Тэгээд ер нь бол санхүүжилт бид нэр 500 саяд хүрчих юм бол олголтоо хийж эхэлнэ гэж зорж байгаа юм. За энэ хүрээнд хүрээд миний ярих юм эхлэл хэсэг дээр ярих юм маань дуусж байна.